За өдрийн мэнд. Тэгээд миний болохоор миний хийдэг контентууд хараа өдөртэй байдаг. Тэгээд тэндээ би бол бүр илэрсэн. Яг бол тэрэндээ баг баяртай байгаа. Ингээд хүн болгон сонирхолтой зүйл, хүн болгон инээдтэй зүйл ярьж хахад нэг хүн ч гэсэн эсрэг талд нь зогсчихвэл бас энэ чинь ингээд тэнцвэр шүү дээ, тийм үстэй. Тэгээд бүгдээрээ амар хөвгөлтэй байгаад байдаг. Нөө нийгэм болдгоо. Тэгэл ингээд сошиал ухангууд амар ядаргаатай заримдаа санагддаг байхгүй. Би өөрөө баг сошиал ордгоо л дээ. Гэхдээ айгүй баяр баясгалтай хүмүүс байгаад байдаг. Гэтэ би та нарыг ингээ гонигтай байгаасаа гэж хэлж байгаа биш. Зүгээр болохгүй бүтэхгүй зүйл байгаа бол тэрнийхээ эсрэг бас дуу хоолой илэрхийлэх хэрэгцээ байгаа. Тэгээ миний тухайд болохоор энэ өвчин зовлон, гутралгүй нэг сэтгэл зүйн хоосрол, тэ хүний энэ богино насалж байгаа байдал, өвчлөл их байна тэ гэх мэт тэр зүйлсийн тухайд дуу хоолой хэрэгж байгаа шүү дээ. Энэ бол жоохон хүн сэдвүүд, хөвчлөлтөө инээдтэй сэдв ерөөсөө биш. Тийм тэгээд дахиад харин хэлэхэд яг энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс надтай адилхан хүн байж таараа. Энгийн хүн гэдэг нь юм бэхээр нэг баян биш, нэг гоц царайлаг биш. Алаа нэг зүйлийг хийж байгаа. Тэгээд надад байгаа зүйл нь бол одоо уцлаа гэдэг. Би уцаараа яг бичлэг гэдэг байхгүй. Тэгээд камер гэнтэр байхгүй. Тэгээд камер угаасаа худалдаж авах шаардлага байхгүй. Яагаад тэгэхээр одоо миний контентын чанар яг юм байхад болчихж байгаа байхгүй. Миний чадвар угаасаа болж байна. Харин илүү чадвараа сайжруулах юм бол мэдээж илүү их хөрөнгө оруулалт, илүү их үр зүйлсийн тухай бодох боломжтой байхгүй. Тийм. Тэгэхээр яг та нар болохоор хэрвээ танд гоё утас байдгүй бол төлрөө хараад яриад үзээрэй. Хэрвээ гоё ядаж нэг утас байдаг бол тэр гоё ч вэ муухай ч вэ хамаа байхгүй байхгүй. Заавал тийм чанартай байх албатай биш. Нааг энэ бичлэг эхэлж байгаа үеийн хүмүүс ч гэсэн мэдж байгаа. Миний тухайд барьж ирсэн утас Samsung-ийн нэг л утас байсан. Би нэрийг мэдэхгүй маш хуучин утас. Тийм. Хэдчихлээ. Мэдгүй ямар ч нэг тийм утас байдаг гэсэн байхгүй. Тэгээд одоо ч яг миний барьж байгаа утас тийм үнэтэй утас биш л дээ амар лаг iPhone биш зүгээр л байдаг л утас байхгүй. Тэгэхээр ер нь хүн дуу хоолойгоо илэрхийлэхийн тулд заавал баян байх албатай биш ээ. Энэ нийгэмд баян хүн байхаараа л лаг амьдраад энгийн хүн дээшээ гарч ирэхгүй гэсэн байхгүй. Ер нь бол баг шавнартай зөвлөх юм бол одоо яг энэ Петр Левин шиг амьдрч болно. Петр Левин аюу даруухан амьдрдаг. Та нар хэрвээ Оросоос Петр Левин гэвэл олохгүй баг олддгүй хүн байхгүй. Яг бол нэг тийм нийтлэл юм сошиал амьдралтай хүн биш гэсэн үг л дээ. Миний тохиолд яг залуу хүн учраас хоёрдугаартай яг үүрэг гэж боддог учраас л ингээд сошиалтай ханддаг болохоос бас яг ингийн амьдрал дээрээ хэлсэн шүү дээ. Сошиал хэрэглээ нэг багтаа. Тийм болохоор комментууд нэг хариу бичдэггүй. Тэгээд нэг мессенжерт бас нэг хариу бичдэггүй байж магадгүй. Тэгэхээр ер нь бол тийм баг. Тэгэхээр ер нь бол хэрвээ та нэг урт насны мэдлэгийг олж авсан бол чимээгүй даруухан амьдэрсэн ч болно. Олон зүгээр одоогийн 21-р зуунд нийтлэг хандлага нь яг юу юм бэ гэхээр та хэн нэгэнд ажлын байран дээр болон гэр бүлийн нөхцөл ер нь хаач байсан ярих гэдэг үйлдэл аяг их болцоохгүй. Магадгүй бид нар 13-р зуунд байсан бол ярихаас илүү ингээд байлдах нь илүү чухал байхгүй. Та ингээд 1000 яриад ганц нуусан татчих чаддаг бол тэг өгч штэ. Ингээд тэ муухай хэлэхэд бол жаагтаа хэлэхэд тэгэхээр нуусан харуулс очил баг хэрэгтэй байхгүй юу? Дууц үүтэй өдөр бодрон тэ хөмсгөө зангидсан байл хэрэгтэй. Одоо болохоор та ямар тийм байлгах шаардлага байгаа ш. Ажлын байран дээр юм олон зүйлс дээр та нэг зүйлийг ойлгохын тулд эсвэл тэр зүйлээ дүрслэхийн тулд танд тэр зүйлээ уншиж ойлгох болон ярьж ингээ өөрөөрөө дамжуулж гаргах тийм чадвар хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр энэ хэрэгцээ хаасаагүй байгаа нөхцөлд болохоор яг та ерөн зүгээр энэ чадварыг эзэмшээд авсан байх хэрэгтэй байх. Тэгээ миний тухайд ч гэсэн сайн ярьдаг хүн гэж өөрийгөө боддгоо зүгээр хичээж байгаа хүн. Тэгээд одоо болохоор яг ямар хүнийг үнэлдэг юм бэ гэхээр хичээж байгаа хүнийг аюу үнэлдэг. Хичээл зүтгэл байна гэдэг чинь маш сайн бохгүй юу? Зарим хүмүүс, зарим шавнар маань яг 8 жилийн дараа би энэ зүйлийг бас тэнэгч муухайч ингээ 8 жил хийцэн байж тээ тасралтгүй. Ингээ хараалгуулад, эрүүлгүүлээд ингээ олон зүйлийн дараа ингээ гардаг юм байна. Яг 8 жилийн дараа байгаа үр дүнтэй яг одоогийн өөрийгөө харьцуулаад идэх байхгүй. Тэгш ямар шаардлага байхгүй. Харин хичээл зүтгэл гаргаж байгаа бол миний яг та нарт түгэх гэдэг зүйл юм бэ гэхээр 8 жил зарцуулсан тэр зарцуулалтыг богиносхоод 1 жилийн дотор ч юм уу 2 жилийн дотор үнэхээр юм цогц сэтгхүүтэй зүрхтлийн хандлагатай оюухан ухамсартай өвөл хацалт ялагдчихгүй тийм хүн болгочих юм бол энэ бол том амжилт мөн. Хичээл зүтгэл байна гэдэг нь л хамгийн сайн зүйл. Харин дүнгиж ингээд тэ уул үзөөс хормоо шүүж ус үзөөгөө гэж яана гэдэг лээ. Тэр шиг ингээд эхлээгүй байж ич юу ч ихэж үзээгүй байж ич шууд тэр том байгаа зүйлтэй өөрийгөө харьцуулах юм шаардлага байхгүй. Энэ жишээн дээр яг би өөрөө зөв жишээ шиг мэдэхгүй байна. Гэхдээ ямарсаа яг одоогийн энэ урт насуулдаг сүмэн Монголд энэ соёлыг түгэж байгаа нөхцлөөс бол тодорхой хэмжээний өндөрлөг гэсэн тийм байр суурьтай байгаа учраас
Яг энэ дасгал хийж эхэлж байгаа шавнагтаа зориулж тийм урам өглөө. Баярлалаа.